За сайн байна уу? Бомби байна. За нэмшлэгийг үзэж байгаа таанд минь төргийа. За өнөөдөр юу гэж нэ ихлээд нэг видео хийж туршиж үзье. За юуны тухай вэ гэхлээр сайхан би нэг бурхны хайрыг дуулж байгаа нэг тийм хүндлийн дуу бичээд тэгээд энэ дууныхаа талаар за ярьж хуудсанд оруулъя гэж бодсон байгаа. За тэгээд хамт байгаа. За тэгэхээр энэ дуу хизээ яаж бичсэн бэ гэхлээр сайхан за энэ оны за 2-3 сард ч юм те баахан ингээл тав тасрал тэгэл ер нь бол бас амар хөлсөн шүү дээ. Тэгээд тэр үед нэг удаа би яг офисын тав тасрал гарсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь орой болцсон гадаа нэлээд хүйтэн. Тэг яг автобусны буудлын дээр зогсож илаа. Тэгээд их дараад тэгээд яж яхад ингээд тог тасарчсан. За тэгэхээр офис руу харсан чинь манай офис тог тасарсан хаваарахгүй. Тэгээд гэртээ харна гэсэн чинь гэрт бас тог байхгүй гэж бодоо. За тэгээд тэр нь ер нь жоох стресстэй. Тэгээд бүр хөлдөж хөтлөө. За дараад гэх юм. Тэгээд бэжсэн. Тэгээд ер нь яг би ингээд дандаа л яаж гой магтанд өгчих үү, бурханд яаж шинэ дуу зохиох уу гэж бодоод явж идэг. Бурхан ямар дуу өгөх бол гэж юм те. Ер нь бол ингээд бэлэн байждаг. Тэгээд тухайн үед яг ингээд юу гэдэг чинь те хэдийн анхуу байсан ч гэсэн том мог тасраад ингээд юм харахгүй байсан ч гэсэн за ингээд их хүйтэн юм байсан ч гэсэндээ ер нь бол бурхны хайр энд бол байгаа те. Бурхны хайр ингээд хаасаа бол бурхны хайр юу гэдэг чинь те чамтай хамт байна гэдэг үг санаанд орсон. За тэгээд яг хэрэг ингээд хавааранхуй болсон ч гэсэндээ би магадгүй ингээд харанхуй нөхөнд ингээд хаягдсан ч гэсэн бурхны хайр тэнд байх юм байна гэдэг үг надад ингээд сануулгдсан яг тэр үед. Тэгээд би тэрийг ингээд санаад тэр үг яг надад ингээд орж ирэх би ингээд сэтгэлээ хөдөлсөн. Тэгэнгүүтлээ за яг энэ утгыг ингээд дуу болгоё гэд тэгээд шууд ингээд унаан суугаад гэрлүүгээр хацаандаа ер нь л ингээд үгнүүдээ утасныхаа нөөдөндөө бичиж үтсэн. Тэгээд за тэгээд шууд дуу бичиж эхэлсэн. За үг нь юу гэж байгаа гэхлээр за хэрэг би харанхуйд хаягдвал гэрэлтэй намайг хөтлөн явна гэж. За энэ нөгөө нэг дээр ингээд харанхуй байна шүү дээ. Харанхуй байсан ч гэсэндээ за бурхны гэрэл намайг хөтлөнө гэж тий. За энэ нэг тайвшрал юм шүү дээ. Хэрвцэг хүйтэнд хаягдсан ч гэсэндээ бурхны хайр намайг дулаацуулна гэж шүү дээ. За тэгээд үргэлжлүүлээд за юу бичсэн бэ гэхэл хэрвээ миний өдрүүд ингэ дууссан ч гэсэндээ хэрэг миний өдрүүд ингэ өнөөдөр яг одоо ингэ дууссан ч гэсэндээ надад нэг тайвшрал байгаа. Таны тэрвэрлэлт намайг өгтөн амнаа гэж. За энийг бас маш их тайвшрал болдог. Угаас тэгэл бүх юм цаг хугацаатай. Тэгэл миний амьдрал ч хизээ дуусах гэдэг шүү дээ. Гэхдээ яг тэр үе ирэхэд бурхны хайр, бурхны тэрвэрэл намайг өгтөн амна гэж. Ер нь яг бурхнаас ингээд холдон явсан ч гэсэндээ бурхан руу явах зам за магадгүй бурхны өмнө ирэх сонголтууд байсан ч гэсэн би өөр сонголтыг хийгээд бурхны замаас одоо ингээд холдон явах ч юм уу. Бурхнаас эргээд явсан ч гэсэндээ бурхны хайр стил яг миний араас мөшгөн намайг хаанч утсан байсан. За бурхны хайр тэр газар намайг олно гэдэг санаатай ингээд боддог юм чи. Тэгээ би яг энэ ингээд бодчоод ингээд тэгээ хэрэгтэй цагт нь бурхан ингээд үгээ өгч байна гэж хүлээж авсан. За тэгээд мөрөглөө шууд ахилт руу орж байгаа байхгүй. За захилтан дээр юу гэж байгаа гэхээр за юутай ч харьцуулгүй хинээс ч олж чадаагүй гэж. Хамгаас дотн байж бүхнээс өмгөөлдөг таны хайр. За энэ дээр болохоор яг бурхны хайрыг одоо ингээд яг мөн чанаруудыг нь бурхны хайрын мөн чанаруудыг төвлөрүүлээд за бурхны хайрын мөн чанаруудын тухай ярьж штэ. Юутай ч харьцуулахгүй бурхны хайрыг угаасаа юутай ч харьцуулж чадахгүй. Тэгээд синээс ч олж чадахгүй. Мэдээж бидний хайртай хүмүүс бидний хайрладаг хайр шүү дээ. Гэсэн хэдий ч яг бурхны хайртай энэ тэнцвэрс тийм хайрыг хинээс ч олж чадахгүй гэдэг санаа гарч ирсэн. Тэгдэг чинь те ойлгож за бидний хүлээж авдаг тэр хайр. Бидний байгаар маань гимн үлтэйгээр хүлээж авдаг тэр хайр. Тэгээд бүхнээс өмгөөлдөг гэж. Магадгүй бид нар заримдаа ингээд бүхний хайртай дүүцэх хайрыг хүнээс хүлээх ч юм уу, хүнээс хайр ч юм уу те.
гэдэг. Гэхдээ энэ хайр бол хаанаас ч олдохгүй юм. Тэгэхээр ерөөсөө Бурхан итгэж найдаж Бурхан намайг хайрлсан юм аа. Бурханы хайр тийм болохоор юутай зүйлж хаанаас ч олж чадахгүй юм гэдгийг за хэлхийг хүссэн. За тэгэнгүүт за гүүрний хэсэг. Яг гүүрний хэсэг гэдэг яг тусдаа бичигдсэн байсан. Таны хайр намайг олно гэдэг. Тэр дуу бичигдэхтэй болохоор өөрөө бадагтай дахилцтай тэгээд дахиад өөрөө гүүртэй тэнгүүтлээ таны хайр намайг олно гэдэг хэсгийг дахиад нэг гүүр болгоод тэр дуу дээр оруулчихсан байсан юм л да. Гэхдээ би тэр дуу маань дэндүү том урт болоодсэн учраас гүүрнийх нь таны хайр намайг олно гэдэг хэсгийг тасалмаа байсан. Тэгсэн чинь энэ дээр яг ингээд Бурхны хайрын тухай ингээд дуу бичигдэнгүү тэр гүүрээ ер нь бол таслаад энэ дуун дээр оруулж хийж удаад за тэгээд оруулсан. За тэгэнгүүтлээ таны хайр намайг олно гэдэг гүүрний хэлж байгаа. Энэ гүүрний хэсэг бол ер нь бол их яг миний бодлоор миний сэтгэлд их хүрсэн. За миний сэтгэлээс яг ингээд хэлж чадахгүй үгс байдаг шүү дээ. Илэрхийлж чадахгүй үгс. Яг тэр зүйлсүүдийг бас их илэрхийлж за хэлж Бурхны хайрын тухай яг тэр ойлголтыг илэрхийлж чадж байгаа юм бол гэж бодсон. За юу гэх юм гэж байна. Таны хайр намайг олно. За харанхуйн дундаас ч бай энэ ертөнцийн төгсгөлөөс ч бай. За магадгүй би Бурхнаас за хэдэн мянган бээр одоо бэр чивлээ. За ингээд ямар ч Бурхнаас ингээд холдсон ч гэсэн те би ингээд ялгалтай байсан ч гэсэн би ингээд аз жаргалтай байсан ч гэсэн те магадгүй би ингээд хагцал өхөл хагцалтай ингээд тулаад одоо хүнд хэцүү тийм нөхцөл байдал байсан ч бай Бурхны хайр намайг олно гэж. Бурхны хайр тэр газар байсаар байна гэж. За яг энэ хэсэг энэ дууны хамгийн оргил гэх юм уу яг хамгийн гоё тайлал болдог хэсэг юм шиг санагдсан. Тэгээд нэж тийм шүү те. Хааж исэн яаж ч дээшилж исэн, яаж доошлж исэн, яаж ч мэдгүй үгүй ядагдж исэн те. Гарцгүй болж исэн ч гэсэндээ яг Бурхны хайр тэр газар намайг мөшгөж гэж байгаа шүү дээ. Бурхны хайртай мөшгөж буюу одоо би ингээ хэдий тэр газарт одоо ингээ бүр ингээ өөрийгөө одоо магадгүй юу гэдэг чинь те хаагаад дотроо тэгсэн ч гэсэндээ Бурхны хайр яг ингээл тогшоод хой гэл яг ингээд хүрээд ирж байгаа байхгүй юу? Ороод ирж байгаа байхгүй те. Ороод ирж байгаа буюу би чамд хайртай штэ гэдгийг сануулдаг гэсэн үг тийм. Тэгээд тэрийг тогшиж гинэ гэж хэлж байгаа. Тэгээд тэрийг яг ингээд Бурхан гэдэг өөрийнхөө хайрыг ингээд сануулж байгаа тэр зүйлийг бас Бурхны хайр намайг олно гэж хэлж байгаа маа гэсэн. За дооны хувьд бол тийм тэгээд гитар дээр яаж тоглох вэ гэхлээр маш амархан ердөөсөө дөрвөн барилт байгаа. За тэр маань яаж байгаа гэхлээр Sol, Mi minor, La minor, Re гэдэг дөрвөгөө бадаг дахилт гүүрийн туршид яг тойроод явчихж байгаа. Тэгээд тоглоод үзээрэй. Энэ хүндлийн дугаас сураад үзээрэй. Тэгээд хамтдаа энэ дугаараас Бурханд талархлыг хүндлийг өргөе. Би Бурхны хайрыг бодоод Бурхны хайр бидэнд за хичнээн агуу за хичнээн нэгүслийг өгсөн мөлий бидрийг яаж хүлээж авч бидрийг хайрладаг үлээ гэдгийг санаад за тэгээд энэ дугаар хамтдаа Бурханд талархлыг хүндэтгэлийг өргөцгөөе. Хэрэмби харанхуйд хайван гэрэлтэй намайг хөтлөн явна Хэрэг цэвхэтэн би орхид фон Есүс хайртай дулаацуулна Хараач өдрүүд минь одоо дуусфаа Тэврэлтэй намайг ухтан авна Хэрэг би замуудыг тань марцаач Есүс хайртай намайг олно Юу тач харцуулангүй хийнээс чолж чадаагүй хангас татан байж бүхнээс өмгөөлөгч хайр юугаар ч орлуулангүй ханаас ч олж чадаагүй хангас нэндан байж
хамгаалагч хайр юу тач харьцуулангүй хинээс ч олж чадаагүй хангас дотон байж бүхнээс өмгөөлөгч хайр юугаар ч орлууламгүй ханаас ч олж чадаагүй хангас нэндэм байж бүхнээс хамгаалагч хайр oh хайр таны хайр намайг олно харанхуй дундаас энэ ертөнцийн төгсгөлөөс мянган бэрийн алсаас миний алдалтаас хамгийн баяртай өдрүүдээс хагцлын их талай дундаас энэ ертөнцийн төгсгөлөөс таны хайр намайг олно энэ ертөнцийн төгсгөлөөс таны хайр намайг олно